Сайн байцгаана уу? Хай. Gossip бичлэгээр иргэн ирж байна. Өнөөдөр би ямар мэдээллүүдийг цуглуулж ярих гэж бэлдсэн бэ гэхлээр Justin Hailey-д нэрэн гисээ дургүй юм шиг үйлдэл хийсэн байна дахиад. Hailey хейтерүүддээ ингэж нэг хариу барьсан байна. Удаан чимээгүй байсангүй. Chris Brown шоронд орох уу? Тэг маш их хэмжээний өрөнд орж магадгүй мэн шоронд орохоос гадна. Kris Jenner буюу одоо Kardashian-ы хатан хаан ээж Jenner царайнд тис ондоо болоод бараг 20-30 насаар залуучсан юм шиг харагдаж байна. Тэгээ Лизагийн шинэ клип. За хамгийн эхлээд бүгдээрээ Justin хэрхэн их нэрийг одоо үзэн ядж байгаа тухай ярий. За яг үзэн ядж байгаа гэж хэлэхээр айгүй буруу юм аа. Саяхан нэг хэдэн сарын өмнө Hailey Bieber-ийн үнэн төрхийг илчлэе гэдэг нэг юм 7 ангит юм documentary одоо нэг юм YouTube бичлэг орсон шүү дээ. Тэр бичлэгэн дээр Hailey Selena-г дуурайдаг, Justin-ы араас гүйсээр агаад Justin-ыг өөрийн болгосон одоо юу гэдгийг хаа байгаа газрын ингээд бүрд бичиж тэмдэглэж авч байгаад ардаас нь бүр яг юм галзуун шиг мөрчгсөн гэдэг иймэрхүү юмнууд гарсан. Тэгээ дээрэс нь нэмээд Justin Hailey-тэй хэрхэн айгу муухай харьцаж байгаа. Justin яг үүндээ Hailey тайртай биш. Hailey-г өрдөөсөө хүнддэгдэггүй, Hailey-г үзэн яддаг гэдэг ийм зүйлийг бас гаргаж ирсэн баггүй юу? Одоо наад зах нь гэхэд Justin эхлээд машинаасаа буугаад дараа нь Hailey ардаас нь буусан чинь Justin ингээд хаалга айгу савж явах жишээ нь ч юм уу те. Ер нь ингээд иймэрхүү Justin Hailey-г үзэн яддаг гэдэг одоо энэ шууган, энэ нэр, энэ одоо пайз нэлээд удаан Justin-ыг дагаж авсан баггүй юу. Тэгээд дөнгөж ингээл намжиж эхэлж байсан чинь Justin ингээд намжахыг хүсээгүй юм шиг дахиад ингээд бөмбөг дэлбэлээ тайчлаа. За юу болсон бэ гэхлээр 2025 оны Vogue сэтгүүлийн одоо зуны Vogue сэтгүүлийн нүрийг Hailey ингээд чимсэн байгаа. Тэгээд тэрэн дээр нь Justin Hailey-д ингээд баяр хүргэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр Vogue сэтгүүлийнх нь нүүрэн дээр гарсан зургийг Instagram дээр постлсан байгаа. Тэгээд тэр постн дээр юу гэж бичсэн гэж бүр ингээд хажуугаар зурж байгаа бүр нохоо хүртэл ингээд гайхмаар байсан заяа. Чи юу яриад байгаа юм бэ залуу минь гэд. Битэр нэг удаа ингээд маргалцсан. Тэгээ тэр маргаан дээр би Hailey-д чи хизээж Vogue сэтгүүлийн нүүрэн дээр гарч чадахгүй гэж хэлсэн. Байгуу муухай юм хэлсэн гэдгийг мэдэж байна л да. Гэхдээ би тэгэж хэлсэн. Яагаад гэхлээр би ингээд тэнцмээр байсан. Ялагдмааргүй байсан гэж байгаа байхгүй юу. Одоо мөчөөгөө өгмөөргүй байсан. Тийм болохоор би тэр хүнд тэгэж хэлсэн. Тэгээ яг Hailey одоо миний буруу байсан гэдгийг батлаад ингээ гарцсан байна л да гэсэн байгаа байхгүй юу. Яг энэ баяр хүргэлт мөн үү? За баяр хүргэлт гэдэг зүйлийг ингээ түр ингээд хоошоо тавья. Яг энэ хэрүүл дээр хайртай хүндээ одоо зорилгынх нь мөрөөдлийнх нь нэг юм том хэсэг байгаа шүү дээ. Одоо хүрнэ гэдэг ингээ зорддог нэг юм. Тэр зүйлд чи хизээж хүрч чадахгүй гэж ингэж доошоо татах нь хайртай хүндээ хийх үйлдэл мөн үү? Чи хизээж хүсэжсэн тэмцээндээ төрүүлж чадахгүй, чи хизээж ийм орлоготой болж чадахгүй, чи хизээж турч чадахгүй, чи хизээж одоо юу гэдэг тэр газар руу нүүнэ гэжсэн тэгэж чадахгүй мадахгүй гэж хэлж байгаатай ямар ялгаа байгаа. Хэрвээ чиний хайртай хүн чинь нөхөрчийн ихнэр чинь чиний айгүй ингээ мөрөөдөж явдаг зүйлээ чи ингээ хэрүүл дээр ингэж татаж зулгаа бол яах вэ? Чи хизээж тэгэж чадахгүй гэд бүр ингээ үнэхээр муухай байгаа зү. Одоо би дөнгөцөө хэлсэн шүү дээ. Тэр 7 ангит одоо YouTube бичлэг гарсны дараа Justin Hailey хүнддэгдэггүй энэ гээд бүр ингэ зөндөө шуун болсон. Ихнэрээ хэрхэн үзээ ядах вэ? Justin-а сургалт авцгаа гээл. Тэсэн чинь ингээ Hailey ингээ өмөрж байгаа байхгүй юу? Битэрийн харилцааг та нар ердөөсөө мэдгүй байж ийж тэгэж хэлэх чинь аюу ер нь ингээ буруу. Тэгээ Justin намайг ингээ үнэхээр хүндэлдэг. Намайг бүр ингээ супер хүндэлдэг гэдгийг би мэддэг. Манай эргэн тойрны найзууд мэддэг, гэр бүлийнхэн мэддэг. Энэ хүмүүс мэдж байхад хангалттай. Тэр хүмүүс битэртэй ойр байгаагүй байж ийж ингэж дүгнэлт гаргах нь ер нь аюу инээдтэй гэсэн утгатай хэлсэн байхгүй юу? Big fat narrative that goes around that's like Justin is not nice to her and he mistreats her. And I'm just like, it's so far from the truth and it's the complete and utter opposite. Like, I really am lucky to say I'm with someone who is extremely respectful of me, who makes me feel special every single day. And everybody around who knows us personally would say the same things. Тэгэл тэр мэрэнд чинь ингээл хүмүүс итгэл Justin ч гэсэн би одоо жишээ нь зүгээр наад захынтай хаалга хаах гэдэг дээр Hailey-г би нөгөө талын хаалгаар гарна гэж бодоод би хаалгаыг зүгээр хаасан. Hailey гарч ирнэ гэж бодсоор байж иж мэдсээр байж иж хаалгаас авсан юм ердөөсөө байхгүй гэж жишээ нь зүгээр ингээд одоо тайлбарлаж байгаа. Тэгээ Hailey чинь тэнд ингээл намайг ингээ үнэхээр хүндэлдэг гэсэн чинь хүндэлдэг хүн хэрүүл дээрээ ч гэсэн хүндэлдэг байхгүй юу ууг нь. Яг тэгээ шууд ингээл айгуу муухай хараалын үгээр ингээ харааж доромжлоогүй ч гэсэн тэр өндөрлөгт гарахыг одоо хүсдэг зүйлээс нь чи чадахгүй гэж хэлэх чинь яг тэр хараалын үгээр доромжилж байгаагаас ямар ч ялгаа байхгүй байгаа байхгүй юу. Тэгээд одоо Justin биднэрт хуваалцсан нэг хэрүүл нь ийм байлаа. Тэгвэл бусад хэрүүл дээр яад юм бол Justin энээс өөр юу гэж хэлдэм бол бууж өгөхгүй гэсэндээ тэнцмээрсэн болохоор яг Hailey яг юу гэж хэлсэн болоо Justin тэгж хэлсэн бол сайн мэдгүй л байна л да. Гэхдээ хэрвээ Hailey үнэхээр ямар нэгэн тийм одоо мөрөөдлөөс нэг татаж зулгаасан юм хэлсэн бол Justin зүгээр
адилхан тийм муухай доор төвшөнд очихгүйгээр зүгээр Хейлиг чи надад ямар муухай юм хэлдэв гिचээд уг нь орхиул уг нь зөв ийм эрүүл харилцаа болох гээд байгаа эз. Тэгсэн чи өө чи надад муухай юм хийж байгаа юм чи би ч гэсэн чамд муухай юм ингээд бүр ингээл давсан нэг юм айгу муухай юм болоод тэгээд хамгийн инээдтэй зүйл нь хэдхэн цагийн дараа Жастин тэр тайлбараа өөрчилсөн. Им 4 эможи болгосон. Угаасаа хүмүүс бүр зөндөө ингээ харааж, дайрааж, шүмжлээд бидний мэдгүй одоо тэр хаалттай алганы цаан ч гэсэн Хейли Жастинд гомцсон лах, хэрүүл хийсэн лах. Чи яаж ийм тайлбар бичиж чадчихна? Ингээ гэр бүлийн харилцаагаа ингэж аврахыг би ингээ хичээгээ те энэ гадуур дотор харилцаа өгөөд бид хоёр ийм биш миш гэж байж хаа чи яаж тэгж чадчихна гэдэг тиймэрхүү хэрүүл өрнөсөн гэж би зөвхөн төсөөлөд байгаа байхгүй юу? Тэгээ угаасаа Хейли ер нь ингээд Жастин Хейлигийн зургийг постлох ч юм уу Хейлид баяр хүргэх тиймэрхүү юмнууд дээр Хейли дандаа лайк дардаг. Тэгсэн чи энэ дээр лайк дараагүй. Угаасаа Хейлид бол таалагдаагүй л байх. Тэгээд саяхан Хейли нөгөө Rode гээд skincare брэндтэй штэ. Тэгээ одоо ингээ мейкап руу орж байгаа. Тэр брэндээр нэг шагнал хүрсэн байхгүй юу? Тайзан дээр гараад үгээ хэлж байгаа маа шагналаа гардаж авч явах та. Тэгэд ингээл за би энэ брендийг брэнд гэдэг зүгээс нь тэгээ бүтээгдэхүүн гэдэг зүгээс нь ердөөсөө ингэж одоо бий болгохыг хүсээгүй. Тэгээ ийм төвхтэй ингэж одоо энэ брэнд бий болсон. Брэнд гэдэг үгний чинь цаана одоо ийм утга учир ийм хүсэл эрмэлзэл явж байгаа, ийм зорилго явж байгаа. Тэгээ би нөхөртөө баярлаа гэж хэлмээрээ намайг дэмжсэн гэл зүгээр хальт Жастиныг дурддаг байхгүй юу? Зүгээр хальт. Тэгсэн чинь мэдээний сайтууд дээр Хейли одоо шагнал хүртлээ. Хейли ийм амжилт гаргалаа биш. Хейли нөхөртөө талархжээ гэдэг ийм гарчигтай мэдэнүүд айгүйх яваадсан. Тэгсэн чинь Хейли дууга байгаагүй. Тэрний мэдээний сайтны гарчгийг стори дээрээ шеэрлээд за Хейли ингээ өөрийнхөө бүтээсэн брэнд дээрээ өөрийнхөө хүч хөдөлмөрөөр өөрийнхөө санаагаар ингэж гаргасан юм дээрээ ингэж шагнал хүртлээ гэдэг гарчиг тавихын оронд нөхөртөө талархжээ гэдэг яг нөхрийнхөө хүчээр л дандаа ингэж явдаг юм шиг ийм гарчиг бичиж байгаа чинь үнэхээр тэнэг байна гэсэн юм шүмжилсэн утгатай ийм стори хийсэн баггүй юу? Та нарын одоо ингэж ярьж байгаа чинь үнэхээр буруу гэд. Тэгээ угаасаа Хейлигийн тухай нэг ийм яваад идэг. Хейлиг хинч мэддэггүй байсан штэ. Хейли Кендалтай найзалдаг болоод, Кайлитай найзалдаг болоод л хүмүүс мэдсэн. Хейли өөрөөрөө гарч ирээгүй. Хейли Жастинтай явуулдаг болоод, Жастинтай гэрлээд хүмүүс танигдсан. Өөрөөрөө хизээж танигдаагүй гэдэг юм Хейлиг бүр байнга дагаастай байдаг. Тэгээд одоо ч ихсэн өөрөө ингээ брэнд байгуулаа явж байхад нь Хейли нөхөртөө талархаж, нөхрийнх нь ачаар энэ брэнд ингээд ийм амжилттай явж байгаа мавж байгаа гэж байгаа юм шиг. Тэгээд энэ Vogue сэтгүүлийн нүүрэн дээр гарсан чинь Жастин ч ихсэн яаж иж агаад Хейлигийн одоо гаргасан энэ амжилтыг өөрийнхөө тухай болгож чадсан байгаа байхгүй юу? Одоо энэ дээр дахиад Хейлиста Vogue сэтгүүлийн нүүрэн дээр гарсан байна гэдгээр биш зүгээр одоо Монголд байгаа тэ нэг gossip бичлэг хийдэг би хүртэл тэгээ Жастин ямар муухай юм бэ гэд энэ сэдвийн гол дүр нь дахиад Жастин болчихж байгаа байхгүй юу? Сайн утгаарч бай, муу утгаарч бай. Тийм байгаа зү. Яг үнэндээ би ч гэсэн Хейлиг анх яаж мэддэг болсон бэ гэхлээр Жастин Селена хоёр ч яг ингээл on and off тэ салж нийлдэг харилцаатай байхад Жастины сайн найз Хейли гэд нэг охин гараад ирсэн. Тэгэл хамт зураг мураг постлол гэд гинт нэг үнсэлцэж байгаа зураг постлол. Тэгсэн чинь Кендалтай нийлдэм байх, Кайлитай нийлдэм байх, бла 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 гэд. Яг би ч гэсэн тэгж мэддэг болсон л доо. Тэгж мэддэг болсон хүмүүс ч зөндөө байдаг байх. Тэгтээ тэрнээс хойш Хейли одоо юу гэдэг юм л олвол бүх юмн дээр Кайлиг оруулаад, Кендалыг оруулаад, юм л олвол бүх юмн дээр Жастиныг оролцуулаад байдаггүй. Энэ брэндээ ч гэсэн яг өөрөөрөө босгож ирсэн, өөрөөрөө гаргаж ирсэн. Ямар ч одоо найзуудын, найз залуугийн аавын тусламжгүйгээр Хейли одоо зөндөө олон трендүүдийг бий болгож чадчихээн. Одоо жишээ нь энэ glazed donut гэдэг энэ шинэ хумсны трендийг гаргаж ирж байгаа. Clean girl makeup, clean girl aesthetic энэ төр гэл тийм юмнуудыг бас тренд болгож байгаа. Strawberry makeup гэл яг Хейлигийн яг өөрийнхөө чадвараар бий болгож байгаа, хандлт авж байгаа, тренд үүсгэж байгаа юмнууд зөндөө байдаг байхгүй юу? Тэрийг нь хүмүүс өрдөөс ингээ хүлээн зөвшөөрч чадахгүй ингээ байж хахад Жастин ингээд энэ үйлдэлийг хийж байгаа байхгүй юу? Тэг би Жастин үнэхээр хайртай. Би Жастиныг бүр ингээ улаан ногоон ягаан бүр байж болох бүх хүнгийн фэн нь. Тэгтээ тэглээгээд би Жастиныг бүр сохроор ингээл дэмжээл яадын манай Жастин тэгж хилжил байг яадын угаасаа Жастин Хейлигээс од гэдэг нь үнэн юм чи эсвэл үгтэй. Хейли угаасаа Жастиныг тэгэхэд хүргэсэн байх гэдэг ч юм уу. Би тэгж бол Жастиныг өмөрөхгүй. Надад бол Жастины энэ үйлдэл бүр ингээ үнэхээр муухай байна. Угаасаа та нарын найз залуу нөхөр чин ихнэр чин та нарыг ингээл хүсдэг нэг юм чи ингээл чи чадахгүй штэ гэж ингэж даруул муухай байлгүй дээ те. Тэгээ Хейли ямар ч чадсан байгаа байхгүй юу? Одоо зүгээр наад захын асуудал те. Эхнэр нь ингээд төрцөн. За би одоо буцаад турна гэж хаа чи турч чадахгүйгээд тэг эхнэр нь турцсан чинь найзуудаа би нэг хэрүүл дээр эхнэртэй чи турч чадахгүй гэж хэлсэн. Одоо ингээд турцсан ба штт гэж хэлвэл бүр ямар муухай вэ те. Тэр яг баяр хүргэлт мөн үү? Тэгээ Хейли нөгөө нэг одоо Жастин намайг үнэхээр хүндэлдэг, манай найзуудад мэдж байгаа, гэр бүлийнхэн ч мэдж байгаа үнэхээр хүндэлдэг энэ төргээд ярьж байгаа нь нэг талаараа хүмүүсийн хил амыг намжаах гээд хүмүүсээр харилцаагаа шүүлгмээргүй байгаа болохоор тэгж хэлсэн. Эсвэл үнэхээр Хейли өөрөө тэрэндээ итгэдэг байж магадгүй.
Яг ингээ боддоор те бодит үннээр Justin ямар амар токсик байгааг ингээ харж чаддгүй. Ингээ хүчээр өөртөө итгүүлсэн байж магадгүй аль нь гэж бодож байна. Үнэхээр Justin тийм муухай байдгүй тэр харилцаа Justin гэлтгүй ер нь тэрээр харилцаа тийм муухай байдгүй. Эсвэл муухай байдгийг нь Hailey ингээ анзаардгүй өөртөө ингээ үнэмшүүлсэн үү? Эсвэл үнэхээр зүгээр гоё байд юм болов? Хосуудын дунд ер нь энэ байтугай хэрүүл болдсон штэ. Харин ч Justin ингэж нээлттэй гаргаж байгаа зүгээр байх гэж бодож байна уу? За тэгвэл бусад хүмүүс юу гэж бодож байгаа Кари комент уншиж үзье бүгдээрээ. Justin би чамд хайртай. Тэгтээ Hailey-г сулал. Одоо нөгөө нэг Hailey Justin-ыг баг ингээд юу гэдэг юм барьцаалж агаад аваад суудсан, сүрдүүлж агаад аваад суудсан гэдэг нэг юм явдсан шүү дээ. Яг тэр үеэр Hailey-гийн одоо зураг бичлэг постны дор дандаа Justin-ыг сулал, Justin-ыг чиний хажууд байхыг хүсэхгүй байхад нь чи ингээ хүчээр хажуудаа байлгаж чинь free Justin гэд тийм нилээ явж байсан байхгүй юу? Одоо тэгсэн чи эсрэгээрээ free Hailey болчих. Би үнэхээр туслахыг хүссэн. Тэгтээ нөхцөл байдал уламд орцоор байна. Би ч гэсэн үнэхээр энэ хоёрын талд ингээ ормоор байдаг. Гэтэ Justin өөрөө юм сонио үйлдэл хийгээд байгаа байхгүй юу? Чи хувийн орон зай хүсдэг гэж хэлдэгч эхнэр та хоёрын чинь дунд болдог хувийн зүйлийг сошиал медиа дээрээ дэлгэлээ штэ гэж байна. Justin ч ер нь дандаа тэгдэг байхгүй юу? Папарацнаар зургийг авах гээд ингээл ойртонгууд энэ манай гэр та нар миний хувийн орон зай тэтэрхий алдаад байна. Үгүй гэд ингээд хувийн орон зайгаа эрхчлөөгөө ингээ бүр айгүй хамгаалдаг. Тэсэн чи ийм хэрүүлээ ингээ паблик зарлаж байгаа нэрээ сонирч юм шигтэй. Үнэхээр хувийн орон зай хүсээд байгаа бол яг иймэрхүү хувийн юм аа те ийм хэрүүлээ гадагшлуулахгүй байсан нь зөв байсан ч юм шиг нэрнгэсэ. Их нэртэй баяр хүргэхийн оронд ийм юм бичиж байгаа нь үнэхээр хорон байна гинэ. Тийм үнэхээр минь хорон байна. Тэг би бас нэг ийм юм олж харсан шүү дээ. Одоо Justin ингээ өрөнд орцсон явж байгаа, дампуурж байгаа. Тэгээд Scooter Braun буюу одоо түүний менежер байсан залуу тэр хүндээ маш их хэмжээний одоо хэдэн сая долларын өрөнд орсон байгаа. Ямар ч орлогогүй болцсон. Hailey харин гэр бүлээ яг одоо орлогын хувьд ингээд дааж авч явж байгаа. Hailey илүү нэр хүндтэй болж байгаа. Hailey илүү хандлттай, илүү алдартай хүн болж байгаа гэж тэгжсэн. Тэгэд энэ дээр нөгөө хүмүүс бас тайлбар хийж байгаа байхгүй юу? Justin toxic masculinity гэдэг юм гаргаж байна гэд. Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр за masculine feminine гэд байдаг шүү дээ. Эрэгтэйлэг энерги, эмэгтэйлэг энерги гэд. За эрэгтэй токсик гэм эрэгтэйлэг энерги байгаад байна гэж байгаа байхгүй яагаад вэ гэхээр эхнэр нь өөрөөс нь дээш гараад ирсэн чинь одоо үгүй эхнэрийнхаа гаргаж байгаа амжилт бүрийг доош нь ингэж татах гэж оролдох гэж байгаа байхгүй юу тэр дээшээгээ очихын оронд эхнэртэрээ одоо эхнэрийнхаа хэмжээнд очихын оронд эхнэрийгээ доош нь ингэж дарах нь токсик эрэгтэйлэг чанар гэж байгаа байхгүй юу ийм юмтай тулгарч ирсэн юм байна уу нөхрөөсөө жоохон илүү амжилт гаргаад нөхрөөсөө жоохон илүү орлого олоод жоохон ингээл олон танигдаал тэгээ карьерний одоо ерөн статус нийгэмд эзлэх статусын хувьд жоохон дээр болоод ирсэн чинь нөхрөн доошо татах чи өөрийгөө лаг гэж бодоод байгаа юм биш үстэй ч юм уу тэ мэдгүй инхэн toxic masculinity гэж байгаа байхгүй юу тэгээ одоо бодсон чинь нэрнгээсээ Hailey Justin-аас илүү амжилттай явж илээ Road гэд брэнд нь улам томрол улам илүү хандлт аваад улам илүү борлуулагдаал улам илүү нэр хүнд нөсөөл тэгэд Justin одоо нэг юм брэнд гаргах гэдэг байгаа шүү дээ юм одоо гутлын, тавчигны, хувцсны тэгснэ бас кейс гаргацсан байсан. Hailey болохоор ардаа юм lip gloss тэ уруулныхаа тритментийг хийдэг юм кейс гаргасан бол Justin ардаа юм одоо өвсөн тамхи гэж хэлэх юм бол тэрийг юу гэх юм бол тийм тамхи хийдэг юм кейс гаргах жишээний. Justin ингээ буцаад орлоготой болох гэж юм хийгээд байна гэж байгаа байхгүй юу. За энэ сэдвийг ингээ орхий. Тэгээ та нар юу гэж бодож байна бичээрэй. Дараагийн ярих зүйл нь болохоор Hailey дуугүй байсан үг гэсэн штэ. Түүний үзий яддаг хүмүүс түүнийг доромжилдаг, тэ хараадаг тэр хүмүүстэй зориулж ингээд юм хэлсэн байна, хариу барьсан байна гэд. За яг Hailey-г одоо Vogue сэтгүүлийн нүүрэн дээр гардаг өдөр What's in my bag гэд Vogue-ийн контент байдаг штэ. Тэр контентэд Hailey орсон байгаа. Тэгээ тэрэн дээрээ өстой гоё юм болсон. Хошин шогшиг лээ ер нь бол. За тэгээ эхлээд ингээл за энэ бол миний одоо гарын тос байна, энэ бол миний нүдний одоо хаалт байна. Би ингээ ундахтаа хэргэлдэг гэж хагаад дараа нэг өнөртэй ус гаргаж ирж байгаа байхгүй. За eau de parfum гэдэг одоо юм өнөртэй усны төрөл байдаг. Одоо ер нь бол toilet энтергээл одоо ярьдэн штэ. Энэ нь болохоор үнэртэй усны одоо үнэртэй чанараа хэр удаан барих гэдгээр нь ингэж ялгдаг юм билэ. Eau de parfum гэдэг нь болохоор одоо хамгийн удаан үнрээ барьдаг одоо энэ төрөл юм байна л да. Тэгээ Hailey-гийн гаргаж ирсэн усан дээр нь Eau de Nepo гэж бичсэн байсан. За Nepo гэдэг нь за nepotism, Nepo kid гэдэг нь юу гэсэн үг вэ гэхлээр ер нь бол баячуудын хүүхэд. Баян байх, бүх юмд бэлэн зэлээ өсөх, бүх боломжийн юм одоо алтан халбгаар дандаа ингээ хоол иддэг хүмүүс. Зарим хүмүүс ингээ шатаараа ингээ айгүй хэцүү ингээ өсөж тэг ингэж мацаж гарч амжилтанд хүрдэг бол яг Nepo kid-үүд болохоро долларын дэвсгэртээр ингээ барьсан шатан дээр зүгээр ингээ мөнгөний тусламжтай алдар нэрийн тусламжтай ингээ амжилтанд хүрдгийг ер нь nepotism, Nepo kid гэж хэлээд байгаа байхгүй юу. За тэгээд Hailey, за Kendall, Kylie, Bella, Gigi одоо энэ хэд бүгдээрээ Nepo kids гэдэг ийм нэр дандаа зүүж явдаг. Энэгээрээ одоо жоохон хараалгадаг гэх юм уу?
Яг яагаад одоо өөр Nepo kid зөндөө байгаа штэ хүмүүс тэгж нэг хараалгадаггүй нэ. Яг адилхан баян аав ээжтэй тэгсэрнээ олны хайр ингээ хүртээд явж байгаа. Тэгсэн чи яагаад за яг энэ хэд илүү тэгж хараалгаад байна вэ гэхлээр угаасаа Selena versus одоо Hailey, Kendall, Kylie, Miley гэдэг нэг юм хуваагдсан байгаа шүү дээ. Угаасаа одоо Mean Girls гэл те. Тэнгүүд Selena бас эднээс юугаараа ялгаатай вэ гэхлээр Selena Nepo kid биш харин self-made буюу өөрийгөө бүтээсэн, нойлоос эхэлсэн, ядуу байж байгаад амжилтанд хүрсэн, долларын тэрбумтан болсон гэдгээр ялгаатай байдаг байхгүй юу. Тэгээд юу н одоо хейтерүүд, үзэгчид, фэнүүд тэгж талцуулаад байдаг. Манай Selena өөрийнхөө хүчээр ингэж амжилтанд хүрсэн бол чи баяа аав ээж хачаар ингэсэн тэгсэн гэд. Тэгээ одоо Kendall дээр ялангуяа бас айгүй тэгдэг. Ээж нь тэр моделийн агентлаг, тэ моделийнх нь кастингуудад дандаа ингэ явуулдаг. Тэгээ ишээ олон улсын одоо моделийн сонгон шалгаруулалтанд ороход ингээл бүх онгоцны тийзэн ингээ бэлэн, онгоцны тийз авах мөнгө нь ингээ бэлэн гэдэг ч юм уу те. Нэг иймэрхүү байдлаар шөмжлөлд өртөг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр Nepo kid гэж хараалахгүй байхын тулд таашийн аав ээж нь мөнгөтэйсэн ч гэсэн аав ээжээсээ хизээч тусламж авахгүй байх. Эсвэл хүүхдүүдээ Nepo kid гэж хараалахгүй тулд хүүхэд төрүүлчээ зүгээр шууд ингээ зоргоор нь ингээ орхих, эсвэл хизээч хүүхдэхгүй болох. Эсвэл хизээч баян болохгүй байх гэдэг нэг ийм сонголт байгаа байхгүй. Тэгэхээр яг Nepo kid гэдэг утгаар нь хараана гэхээр айгу тэнэг байгаа сте. Хэрвээ аав ээж нь үнэхээр хулгайн замаар, луйрын замаар те ийм бохир замаар мөнгө олсон биш л бол алдар нэрээрээ хийдэг ямаараа мөнгө олсон бол аав ээжийнхаа мөнгийг зарцуулах нь одоо юу гэдэг ийм муухайгаар биш ээ. Нэг юм зөвөөр зарцуулах нь гэх юм. Эсвэл аав ээж нь өөрөө хүсээд хүүхдүүдээ сургуульд нь тэг гой гой сургууль сургах, хүүхдүүдээ мэдгүй карьерт нь туслах юм. Энэ бол яг байж болох зүйл байхгүй юу? Тийм бидтэй үгүй болов эсвэл ийм дундаж болон ядуу аав ээж нар л хүүхдүүдтэй туслах хэрэгтэй. Баян аав ээж нар хүүхдүүдтэй тусдвал пүү па болохгүй. Гэтэ би энэ дээр одоо яг нөгөө шуураад байгаа одоо энэ сэдвийн талаар юудаас яриаггүй шүү. Татврын мөнгөөр одоо нэг бир охиныг ингээд тижээдэг, татврын мөнгө хин нэгний одоо ингээл Miu Miu-гийн цүнх, Chanel-ийн цүнх тэгээ тийм юм болдог гэдэг. Одоо энэ өнцгөөс өртөөс яриаггүй шүү. Зүгээр ер нь яг Nepo kid, nepotism гэдэг утгаар нь үнэхээр зөв аргаар баяжсан бол хүүхдүүдтэй зарцуулах нь уг нь тэг хүүхдүүд нь тэр мөнгөний ч гэсэн тэр зарцуулж байгаагийн ч гэсэн яг ингээд зөвөр үлгэж аваад зөвөр ингээд атгаад бүр амжилттай ингээд явуулж чадчихвэл уг нь болно бидтэй. Тэгэд Hailey тэгж байгаа байхгүй юу. За энэ үнэртэй бас айгуу гоё юм ванилтай үнэртэй. Би юу ч хийх шаардлагагүйгээр миний өмнөөс бүх зүйлийг ингээ хийгээд өгдөг. Үнэртэй ус гэж байгаа байхгүй юу. Тэг яг нөгөө нэг минийсээ хэлсэн байгаа зү. Hailey юрдөөсөө хөдөлмөрлөх шаардлагагүйгээр амжилтанд хүрсэн гэдгийг энэ үнэртэй ус намайг юу ч хийх шаардлагагүйгээр миний өмнөөс бүх юмыг хийгээд өгдөг гэд ингээд sarcastic маягаар ингээд хэлж байгаа байхгүй юу. Тэгээ би энэ үнэртэй усыг үрд хэрглэж гин амьдралынхаа бүх цаг үед хэрглэж гин гэд. За ингээд түүнийг Nepo kid гэж хараадаг, доромжилдаг одоо энэ зүйлд хариу барьсан байна. За тэгж байгаа дараа нэг юм тэмдэглэлийн царай гаргаж ирнэ. Тэгээ тэр тэмдэглэлийн царайхаа тухайн гэж хэлж байгаа байхгүй. Би нэг байнга авч явдаг. Надад ямар нэгэн бодол тиймэрхүү орж ирэнгүүт би ингээ бүгдийг нэндээ бичдэг. Тэгээд энэ дэвтэргүүрээ би хаашаад явж чаддгүй. Миний бүх амьдрал одоо энэ дээр бичээстэй байгаа. Гэт ингээ дэвтрээ ингээ сөхөөд ингээ харуулсан чи тэр дэвтэр нь хов асан байдаг. Тэсэн чи нөгөө joke ойлгодгүй хүмүүс нь Vogue-ийн Hailey-тэй ямар амар муухай хийчвэ. Миний амьдралын тэгээ бүх бодол модол энд байдаг гэсэн чи дэвтэр нь хоосон байна. Hailey өөрийгөө юм тэнэг гэдгийг харуулад байгаа юм бах та. Vogue эсвэл энэ хэсгийг ингээ холоос авчиж болоогүй юм бах та гэдэг жаахгүй байхгүй юу. Тэгээ энэ дээр яг joke-ийн тайлбарлах юм бол хүмүүс нөгөө ингэдсэн шүү дээ. За Hailey ингээл Justin хаана явж ин Justin өөрийн болгох төлөвлөгөө гэл ийм одоо notes бичдэг, тэмдэглэл бичдэг. Тэрнийхээ дагуу явдаг гэдгийг Hailey ингээд одоо тэгж троллдож харуулж байгаа байхгүй юу. Би бүх бодлоо энд бичдэг гэсэн ингээ ямар ч юм бодол байхгүй. За тэгж жаад ингээ утсаа харуулж байгаа маа. Тэгээд нэг утас гаргаж ирсэн. Надад дахиад энэ цүнхтэр дахиад юм зөндөө утас байгаа. Тэгээд энэ утсыг би юунд ашигладаг вэ гэхээр тэгэл нөгөө байдаг нэг энгийн зүйлүүдэд ашигладаг штэ. Хурамч аккаунт нээх, одоо эмэгтэйчүүдийн инстаграмыг дагаж харах, нууцаар мөшгөх, тэгээд үзэн ядсанд оромжлсон комент бичих гэдэг тиймэрхүү юмд ашигладаг. Гэт ийм хэвийн зүйл юм шиг ярьж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл яг нөгөө үзэн ядагчид хэрвээ үнэхээр өөртөө ингээд илчлээд царайгаа харуулад ингээд шударгаар би энэ утсыг ингээд ийм фейк аккаунт нэгээд тэрний дор ингээд комент бичгээд ашигладаг гэж хэрвээ ингээд шудраг байдаг байсан бол ийм тэнэг харагдана гэдгийг Hailey харуулж байгаа байхгүй юу. Намайг үзэн яддаг хүмүүс намайг ингэж үзэн яддаг. Ориг аккаунтнаас бичдэггүй 2 3 аккаунт ингээд зэрэг нэгээд дайрдаг, доромжилдаг. Намайг хаана юу хийх бүх юмыг ингээд дагаж мөшгөж байдаг. Тэгээд энэ чинь зүгээр хэвийн зүйл шүү дээ. Гэт ингээд бас sarcastic маягаар хэлж байгаа байхгүй юу. За тэгж жагаад Hailey хамгийн сүүлд нэг юм шилтэй юм шингэн харуулдаг. За potion буюу шидэд шингэн гэж орчуулах нь зөв. Яг юм одоо шулан буламтай кинон дэр ингээл нэг юм найруулад идэв штэ. Одоо ялангуяа Harry Potter дээр Hermione ингээл нэг юм найруулдаг штэ. Тэр шидэд шингэн уугаал ингээд царай дүүрсэн ингээл хуурдаг ч юм уу те. Тэрийг potion гэдэг байхгүй юу. Тэгээд Hailey ийм бор шилтэй энэ бол potion шидэд шингэнгээ харуулж байгаа. Энэ шидэд шингэнийг би 12 настай байхдаа
авч исэн. Манай аав намайг ууланд байдаг шулам дээр дагуулчаад тэр шулам яг надад зориулж энэ шингэнийг хийж өгч исэн. Тэгээ би энэ шингэнийг сүүлийн хэдэн жил ер нь бол байн хэрглэж байгаа. Энэ шидэт шингэн яг ямар үүрэгтэй вэ гэхлээр ийм залуухан Канад дуучин надад ийм дурлуулах ийм шидэт шингэн байгаа гэж хэлсэн. За энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр за нөгөө нэг Хейли Жастин хоёрын гэрлэлт гэдэг бол аавынхан зохион байгуулсан зүйл. Тэгээ аав нь Хейли тэр ер нь одоо Болдвин гэд гэр бүлийнхэн Хейли Болдвин гэсэн шүү дээ. Тэр гэр бүлийнхэн харын шашинд одоо нэг юм буруу cult юм шашинд байдаг. Тэр шашныхаа зан үйлээр Жастиныг өөрийн болгосон, Жастины толгойг эргүүлсэн, мансууруулсан энэ гэрлэлт бол хайран дээр тогтсон гэрлэлт биш, хайраас эхлэлтэй гэрлэлт биш, тарих угаалттай шашны зан үйлээр эхэлсэн гэрлэлт гэд бас нэг юм болсон шүү дээ. Тэгээ ялангуяа Жастин ч нөгөө нэг Эллени нэвтрүүлэг дээр Деми Ловато хөтлж байхад би энэ гэрлэлтийг яг юм зохион байгуулалттай гэрлэлтэйсэн гэж бодож байна гэд ингээ хэлсэн чи хүмүүс тэр инста яг үнэн байна гэд. Тэгээ угаасаа яг хамгийн анх тэр хоёрыг танилцуулсан хүн нь бол аав нь л яг тэр хоёрыг гэрлүүлэхийг хүссэн, аав нь ингээ жижирсэн. Тэгээ тэрэн дээр Хейли ингээл жаахгүй манай аав намайг шулам дээр дагуулчаад ийм шидэт шингэн бэлдээд гэд. Энүүгээрээ одоо юу гэж хэлж байгаа вэ гэхлээр бас хэрвээ та нарын одоо ярьж байгаа одоо энэ цуурхал энэ одоо дайралт күтгэлгүүд чи хэрвээ үнэн байсан бол ийм тэнэг харагдахаар байна. Бүр юм үнэхээр утгагүй тэнэг харагдах гээд байгаа сте. Зан үйл үлдээл нэг юм шившлэг хийгээл нэг юм шидэт шингэн угаал тэгэл Justin минийх болоод гэд. Үнэхээр тэнэг харагдаж байгаа эз гэдгийг ингээ Хейли тролдож харуулж байгаа байхгүй юу. Тэгээ хүмүүс энэ дээр бас ямар сэтгэлдтэй байсан бэ гэхлээр Хейлигийн лошин шогийн мэдрэмж үнэхээр сайн юм ашгүй дээ ингэж нэг юм хэллээ. Яа тэр утастай хэсэг нь ямар амар байваа тэр шидэт шингэнтэй хэсэг нь үнэхээр гоё ялаа. Селенагийн фануудын жокуудыг ойлгохгүй л дээ гэд. Тиймэрхүү коммент юу нь бол айгүй их байсан. Тэгээ миний зүгээс ч гэсэн Хейли яг ийм байдлаар хейтерүүддээ одоо ингэж хариу барьж байгаа надад таалагдсан. Одоо шууд та нар ингэ болооч те та нар ямар тэнэг юм ярьд юм бэ гэж шууд хэлэхгүйгээр им тойрон маягаар өөрсдийг ингэ яжлаад байгаа нь зөв санагдсан. Хоёрдугаарт Селенагийн зүйлдээ ердөөсөө хавчуулаагүй, Селена руу чиглэсэн ямар нэг юм мин зүйл байгаагүй надад бас гоё санагдсан. Нөгөө эмэгтэй чинь тэгвэл тэгдэг мигдэг гэд ингээд Селена руу чиглээгүй. Тэгээ одоо энэ саркастик байдал та нарт ямар санагдаж байна бас. За дараагийн ярих зүйл болохоор Крис Браун шоронд орох талаар байна. За юу болсон бэ гэхлээр 2023 оны 2 дугаар сард Крис Браун Лондон хотын Tape гэдэг нэртэй шөнийн клубт хөгжмийн продюсер Abraham гэдэг залууг зодсон. Архины шилээр цогсон, дараа нь өшгөлсөн, газар унгаасан, ингэж танхаарсан. Тэгээд санаатаагаар хүнд гимтэл учруулсан гэдэг зүйл ангаар буруутгагдаад шүүх хурал нь одоо явж байгаа. Тэгээд зодсон бичлэг нь бас тэр шөнийн клубын одоо хяналтын камерт бас бичигдсэн байгаа юм байна. За тэгээ энэ хэрэгт бас Крис Брауны найз Америкийн хөгжимчин Hoodie Baby гэдэг залуу бас оролцсон байгаа. Тэгээд одоогийн байдлаар энэ хоёрын аль аль нь гин буруугаа ердөөсөө хүлээгээгүй. Тэгээд дараагийн шүүх хурал нь 6 сарын 20-нд болохоор байгаа юм байна. За тэгээд сая өнгөрсөн шүүх хурал дээр юу болсон бэ гэхлээр одоо ингээд шүүх хуралчин шууд ингээд маргааш нөгөөдөр гэл ингээд болохгүй штэ. Ингээ хоорондоо зайтай болно. Тэр одоо ингээ хүлээж байх хоорондоо одоо тэр хоригдох газар байх уу эсвэл гадуур байх уу гэдэг ийм одоо сонголт байгаа. Тэгтээ гадуур байхын тулд энэ барьцаа өгөх ёстой. Дараагийнхаа шүүх хурал дээр ирнэ гэдгээ одоо батлахын тулд гэх юм уу. Тэгээд Крис Браун 6 сарын 20 хүртэл тэр одоо хорих байранд байхгүй ийм одоо сул чөлөөтэй байя гэдэг бейл гаргахдаа 5 сая фунт стерлинг буюу 6.7 сая $ын барьцаагаар одоогийн байдлаар зүгээр төр суллагдсан байгаа. Дараагийн шүүх хурал хүртлээ. За тэгээд энэ хэргийн шүүгч Крис Брауныг за яг одоо 4 сая фунт стерлингийг өгөөд тэгээ үлдсэн 1 саяыг 7 хоногийн дотор төлөх нөхцөлтэйгээр ийм суллах шийдвэр гаргасан. Яагаад одоо барьцааны мөнгө нь ийм өндөр дүнтэй байгаа вэ гэхлээр Крис Брауныг шүүхэд дахин эрүүлэхийг одоо баталгаажуулах зорилготой ийм өндөр дүн тавьсан байгаа юм байна. Одоо ганцхан одоо мөнгө барьцаалж авснаас гадна түүнд иймэрхүү нэмэлт нөхцлүүд зааж өгсөн байна. За шүүхэд мэдгдсэн хаягт оршин суух. Одоо тэр заасан хаягаас гадагшаа гарч болохгүй гэсэн үг. Гадаад паспорт болон аяллаа бичиг баримтуудыг нь хурааж авах. Одоо цаашаа хилээр гаргаж болохгүй гэсэн үг байна шүү дээ. Хамт буруутгагдсан Hoodie Baby гэдэг залуу болон Abraham гэдэг хохирогч. За тэгээд хэрэг гарсан Tape гэдэг клубт бас очиж болохгүй гэдэг ийм нөхцөлтөөр түүнийг сулсан байгаа юм байна. За тэгээд одоогийн байдлаар Крис Браун Breezy Ball XX гэдэг нэртэй дэлхийн аялын тоглолтоо хийгээд явж байгаа. Тэгээд 6 сарын 8-нд одоо энэ тоглолт нь Амстердам хотод ингээ үргэлжлээд явна. За тэгээд энэ тоглолт нь болохоор түүний 20 жилийн уран бүтээлийн ойд зориулсан ийм том тоглолт байгаа. Тэгээд түүний дараагийн шүүх хурал 6 сарын 20-нд гэхээр 6 сарын 8-нд юу нь тоглолтоо хийж болох юм шиг байна шүү дээ. Тэгээд хэрвээ Крис Браун одоо ямар нэгэн байдлаар ингээ ял авах юм бол
Тэгээ аялын тоглолтоо цуцлах юм бол хэдэн сая фунтын, хэдэн сая долларын хохирлыг хариуцах эрсдэлтэй бөгөөд энд нь тасалбарын буцаалт тэр одоо тоглолтын талбайн түрээс гих мэт зарлагууд орно гэдгийг хуульчид бас анхааруулсан байгаа. Тэгэхээр ер нь бол Крис Браунд нэлээд хохиролтой юм болоод байна. Тэгээ Крис Брауныг одоо ингэж баривчлагдсанд хүмүүс ер нь бол дуртай хүмүүс зөндөө бэлээ. Яагаад гэхээр ашгүй нэг хүчирхийлэгч нийл болсон буюу Пав Дари одоо ингээ хүчирхийлэгч нар ер нь бол хуулийн өмнө хариуцлага хүлээх хэрэгтэй гэдэг жбайгаа байхгүй юу. Тэгээ энэ угаасаа Крис Брауны анхны танхаарч байгаа хэрэг биш болохоор дараагийн шүүх хурал дээр юу яригдах нь уу, Крис Браун шорон цуух нь уу, яах нь уу гэдгийг бас ингээд хэдүүлээ харжээ. За дараагийн ярих зүйл болохоор Крис Женнерийн өөрчлөлийн тухай ярья. За энэ өөрчлөлт одоо шууган юунаас эхэлсэн бэ гэхээр Крис Appleton гэдэг юм hair stylist буюу өсчин байгаа юм байна л да. Тэр залуу Крис Женнерийн зургуудыг постлсон. Тэсэн чинь хүмүүс энэ Ким Кардашиан уу, энэ Кендалл Женнер уу гэд Крис Женнерийг охинтой андуураадсан охтуудтай. Тэгээ бүр охтуудтайгаа андуурагдахаар хэмжээнд 69 настай Крис Женнер ингэж өөрчлөгдсөн байна гэж байгаа байхгүй юу. Тэгээ өмнөх зургуудыг харах юм бол ер нь Крис Женнер хамарных нь хэлбэр өөрчлөгдсөн байгаа. Тэгээ ер нь бол бүр ингэ шал өөр болсон байгаа. Тэгээд яг одоо гоо сайхны мэцэл жимч нарын бичлэгийг тэгээ ер нь одоо таамагуудыг үзэхэд за арьсаа татуулсан гэж байгаа маа. Гэтэ булчингаар нь за арьс татхад болохоор ганцхан арьс унждаггүй арьсны бүр тэр одоо 4-5 дахь хуулиус mask гэдэг юм булчингийн давхар байд юм байна л да. Тэр давхарх нь ингээ хамт унждаг. Тэг гэр зүгээр цэвэр арьсыг татчих юм бол дотор нь зүгээр юм унжсан булчингууд байгаад байх болохоор нүрийг нь бүтэн сөхж жагаад тэгээ тэр булчингийн бүр ингэж татаж бэхлээд дараа нь арьсыг ингээ татуул яг юм төгс үр дүнд хүрдэг гинэ Крис Женнер шиг. Тийм болохоор харах юм бол түүний ингээд өмнөх зураг нь хүзүүний арьс, давхар ирүүний арьс нь одоо ингээд унжилттай харагдаж байгаа бол дараагийн зурган дээр бүр ингээд тоо сорогчоор цоруулсан юм шиг пүг гэд ингээд баримл шиг ирүүтэй болсон байгаа биз. За дараагаар түүний хамарны хэлбэр бас өөрчлөгдсөн. Хамарных нь хэлбэр жоохон дүүрээд илүү залуулаг болсон. За хажуунаас нь харах юм бол өмнө нь түүнийг инээж байх үед нь одоо нинээлтийн зураас илүү тод гардаг байсан бол одоо инээж байхад хүртэл зураас нь гарахгүй байх жишээний. Тэгээ дээд доод цохоо татуулсан. Тэгээ мэдээж Botox гэдэг ийм ажилбарууд хэлгсэн гэж хүмүүс таамаглаж байгаа. Тэгээд одоо Lindsay Lohan, Christina Aguilera гэдэг одоо энэ дуучид ер нь Demi Lovato байна бас. Ингээл бүгдээрээ шал өөрчлөгдөд байгаа штэ. Тэгээд ер нь иймэрхүү царайтай болох нь яг Ozempic гэдэг тариа од болсон шиг од болоод ах шиг байна гэсэн. Тэгэд ингэж өөрчлөгдөх, ингэж дүр төрхөө өөрчлөх тань хувьд хэвийн зөвлөө үгүй юу? Одоо жишээ нь жүжигчин Cameron Diaz гэдээ байгаа штэ. Тэр эмэгтэй болохоор ердөөсөө ямар нэгэн гоо сайхны одоо нэмэлт мис ажилбар тариа, тарилга ердөөсөө хийлэгдгүй оргороо өгсөрч байгаа. Тэгээд тэргүүрээ бахархдаг. Тэгэд надад зориулагдсан биш царайгаар би амьдрмааргүй байна гэж ингээ хэлсэн. Одоо өөрөөр хэлбэл яг царайгаа ингээ өөрчилж байгаа. Одоо насандаа биш тэр царайг өөр дээр ингэж нааж тавих байгаа хүмүүсийг шүүмжилж байгаа хэрэг болоод байгаа. Тэгээ та нарын хувьд одоо энэ нь шүүмжлэгдэхээр зөвлөө үгүй юу? Тэгээ шүүмжилж байгаа хүмүүсийн хувьд болохоор за энэ Крис Женнер, Lindsay Lohan энэ төр яг гоё гэж байгаа хүмүүс өндөө байгаа ч гэсэн шүүмжилж байгаа нь илүү их байгаад байгаа байхгүй юу гэж байгаа вэ гэхлээр эдгээр гоо сайхны стандарт гэдэг зүйлийг бүрэл ингээд хүрэхэд хизээж боломжгүй юм бодит бус болгоод байна. 70 настай хүн ингэж харагдана гэдэг чинь бүр байж боломгүй зүйл бидтэй. Хүмүүс та нарыг хараад бусад 70 настангуудыг доошоо игээд байна. Бусад 50 настангуудыг доошоо игээд байна гэдэг ч юм уу. Тэгээд байгаа байхгүй юу? Миний хувьд болохоор хүн үрчлээтэй хөгшрөх нь зүгээр тэр чинь ингээд тэр хүн амьдрсан, инээсэн, уйлсан, энэ дэлхий дээр ингээд алхаж оршин тогтносон гэдгийг харуулж байгаа юм баталгаа болж байгаа штэ. Нөгөө талаас үрчлээгүй хөгшрмөр байсан ч зүгээр л тэр хүнийхэн дур. Энэ нь илүү гоё, энэ нь илүү муухай. Чи яг гоё оргороо байна. Чи өстой муухай химлэрэ байна гэж би бол ердөөсө боддгоо. Гэтэ мэдээж хэр хэмжээнээс хитрээгүй байх ёстой гэж боддог л доо. Гэтэл тэр хүний дур байхгүй юу. Тэгээ Крис Женнерийн өөрчлөлт та нарт ямар харагдаж байна? 69 настай гоо сайхны бүхэл үйлчлэгийг авч хөгшөрж байгаа хүн юм байна. Яг 69 настай огт үйлчлэгээ авч байгаагүй зүгээр энгийн хөгшөрж байгаа хүмүүс юм байна. Нэрэн гисэн хэрвээ миний эмээ амьд байсан бол манай эмээ гэж хэлж болохоор хүн ингэ байгаад байна шүү дээ. Кул чимшиг үгүй чимшиг. Гэтэ кул гэдэг зүйл бас зөвхөн залуу харагдах, үрчлээгүй байх гэдгээр тодорхойлогдохгүй л дээ. Тэгээ орчин үед чи ялангуяа үрчлээгүй хөгшрөх, арчаагүй царайлчаад, арьсаа арчлаагүйгээс болоод үрчлээтэй хөгшөрчлөө гэдэг юм амирх яваад л надад тэр зүйлээс таалагдахгүй байгаа. Яг би өөрөө үрчлээгүй хөгшөрхийг одоохондоо хүсэж байгаа. Маргааш миний бодол яаж өөрчлөгдөхийг би мэдэхгүй. 5 жилийн дараа яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй. Гэтэ одооний бодол бол тийм. Тэгтээ тэглээгээд
Үрчлээтэй хөгшрмөр байгаа үрчлээтэй хөгшрөхийг сонгож байгаа хүмүүсийг би чи өстө тийм хэлгээж гэж бодох нь тэгж тулгах нь үнэхээр тэнэг зүйл байхгүй юу? Үрчлээтэй хөгшрөх үгүй нь биднийг сайн хүн муу хүн тэгээ бидний одоо үнэт зүйл үнлэмжийг ердөөсө тодорхойлохгүй байхгүй юу? Үрчлээгүй хөгшөрж байгаа нь лаг, үрчлээтэй хөгшөрж байгаа нь чавас гэж бодох зүйл бүр үнэхээр биш ууг нь. За дараагийн ярих зүйл болохоор Лизагийн шинэ клипний тухай наа. За тэгээ би өмнөх бичлэгд дээрээ болохоор яг нөгөө Jenny-гийн альбом илүү таалагдсан гэж ярьдаг дээрээ Лизагийн альбомнаас надад таалагдсан дуунууд гэж юрдөөсөө яриаггүй байсан. Надад болохоор New Woman айгүйх таалагдсан би зөндөө сонссон. Chill гэдэг дуу бас үнэхээр гоё. Тэгжээс на When I'm With You буюу Тайлатай гаргасан тэр дууг нь би нэлээд сонссон байхгүй надад үнэхээр таалагдсан. Тэгсэн чи ашгүй тэр дуун дээр клип гаргацсан байсан. Тэгээд тэр клипэн зүгээр л бүр oh my god Лиза чи ямар гоё юм бэ гэж бодсон би. Тэгээд яг тэр клипийг үзчихэд Лиза одоо тэр Rockstar тэ Fuck the World энтер гэдэг дуунуудаас нэлүү яг ийм стил, ийм мейкап одоо иймэрхүү клип, иймэрхүү хувцлалт, иймэрхүү дуулалт Лизад ямар гоё зөгт юм бэ. Лиза бүр үнэхээр өөрийгөө олчжээ гэж бодсон би. Яг ийм стилээр явбал Лиза зүгээр яг Тайлагийн стил гэж нэг юм байгаад байдаг шүү дээ. Тэгэл яг миний зүгээр Лизагийн стил яг тэр байсан. Гэтэ та нарын хувьд өөр байж болно шүү дээ. Rockstar бүр яг Лизагийн дуу гэж боддог байж болно. Гэтэ миний хувьд болохоор яг тэр стил бүр яг л зүгээр Лизад зориулагдсан стил юм шиг санагцсан. Тэр биеийн ингээл гялалзаал бүжгэлж байгаа царайны хувирал мөрөл бүр үнэхээр гоё байсан. Тэр Лизагийн дуун дээр реакшн хий гэж би бодсон. Тэгээ би ядж хаад Тайлад бүр үнэхээр дуртай. Тайла үнэхээр гоё дуучаа. Стил, харизма энэ надад амар гоё санагддаг байхгүй юу? Гадаа ингээд үнэхээр халуун. Тэгэд ингээд сэнс үлээсэн. Тэгээд Лиза бүр халууцаад ингээд мөсөн дээр сууж байгаа сте. Яа тэгээд Лиза бас Тайла хоёрын хоорондоо бүр ямар гоё зөгцд юм бэ? Бүр яг ингээд yin yang пазл шиг бүр яг ингээд ороод байгаа байхгүй юу? Нэг хоорондоо юм зөгцдөггүй холоотой хүмүүс байдаг штэ. Тэсэн чинь Лиза Тайла хоёр бүр ингээд яг юм тэрвэрлэл шиг бүр үнэхээр гоё сан дээрээ явуулаа. Тэгээ Лизад юм гялалцсан мейкап аягүй гоё зохих юм а те. Им уруулна гялзаад аягүй гоё хайлайттай тэгснэ тэгээ нүүд хэсэг нь аягүй гоё саамаатай байхаар ер нь гялалцж явах ёстой хүн юм шүү. Яа энэ хэсэг нь бүр үнэхээр гоё. Так ба тас гэд. Энд дэр Лиза би Тайлад үнэхээр дуртай. Тайлагийн би гоё, Тайлагийн бүжгэлж байгаа гоё. Гэтэ яг энэ хэсэг дээр би Тайлаг харахгүй би Лизаг л хараадсан. Тайлаг надад үнэхээр харагдахгүй байсан. Яа, Лиза карачтэй. Тэг ингэдэг хэсэг нь бас гоё гайз. Секси энэ хоёр гоё ээ гоё. Michelin stars how I like my dinner. Яа энэ хэсэг дээр Лизагийн тэр биеийн ямар гоё юм бэ. Яа Лизагийн үс те энэ үсний буржилт энэ зүгээр л бүр үнэхээр Лиза энэ дээр бүр 100% гоё юм. Бүр ингээд төгс. Тэгэл ингээд бассейн дотор байгаа хэсэг нь яасан ч гоё юм. Лизад би дахин дурлсан. Та нарт тэгээ клип нь ямар байсан бэ? Лизаг иймэрхүү дуунууд гаргаасаа гэж би зөндөө хүсэж байна. Иймэрхүү клипнүүд. Тэгээ угаасаа одоо Blackpink ч удахгүй иргэн ирэлтээ их гэж байгаа. Blackpink in your area. За. Тэгээ бүгдээ дараагийн бичлэгээр уулзъя. Bye.